энэ удаагийн Дархан Эмпати сургуулийн мэдээллийн хөтөлбөр үүгээр эхлэхэд бэлэн болоод байна. Юуны өмнө Канада улсаас Монгол улсаас суугаа элчсэдийн яамнаас 12 дугаар ангийн сурагчдад зориулан Канадад суралцах талаар мэдээлэл хэлье. Дараагийн мэдээгээр хичээлийн арга зүй боловсруул сэдвээр сургалт явагдлаа. Уг сургалтыг Монгол хэл уран зохиолыг тэргүүлэх зэрэгтэй багш Б Болгоомогч маань өдөртөн явуулав. 2018-аас 2019 оны хичээлийн жилийн дугуйлан секцэд хичээлдэж эхэллээ. Дэлхийн багш нарын 24 дахь Монголын багш нарын 52 дахь удаагийн багш нарын баярыг тэмдэглэн өнгөрүүлж 12 дугаар ангийн сурагчдын донд сурагчийн нэг өдрийг зохион байгуулав. Эрэгтэй дотор 7 хоног бүрийн пүрэв гарагт англи хэлний шинэ үгэн шалгалт авдаг боллоо. Өнгөрсөн амралтын өдрүүдэд эцэг эхийн ууралж эцэг эхчүүд анги өдөрцөн багш болоод хичээл ордог багш нартай уулзаж хүүхдийн талаар мэдээлэл авлаа. Дараагийн мэдээгээр КДТ 1-2 дугаар шалгалт амжилттай болж өндөрлөлөө. Дархан Эмпати сургуулийн 9-12 дугаар ангийн сурагчид сэтгэлийн дэм сайн улсын ангид нэгдлээ. Дараагийн мэдээгээр Дархан Улаан аймгийн түүхт 57 жилийн ойд зориулсан аймгийн өсвөрийн шатрын аврах шалруулах тэмцээнд манай сургуулийн 9 ангийн сурагч Б Эрдэнэм тэргүүн байранд орлоо. Би Эрдэнэм гэдэг. Би Дархан Эмпати сургуулийн 9 ангид суралцдаг. Тэгээд Дарханы 57 жилийн засаг дарганы нэмжит боломжлолт чатрын өсвөр үеийн аврах шалгуулах тэмцээнд 13-14 насны оролцож алтан медаль авсан. Дараагийн мэдээгээр хэлтэй бол хөлтэй сарын аян хэллээ. Уг аяны хүрээгээр 6-аас 12 дугаар ангийн сурагчдын донд олон ажил зохиохоор төлөвлөж байна. 2018-аас 2019 оны хичээлийн жилийн соёл хүмүүжлийн ажлыг нээлт болж өнгөрлөө. Уг нээлтээр ангийн дарганаар андгай тонгорог өргөссөн бол мөн намрын спирткадын шагналыг гартууллаа. Эцтэй бүгд шүүгч үлчийн төлөө ивээ бүгд явахын төлөө их орно өөршгөө хайрын төлөө чамри ажиг амжилтыг хүсье чамри амжилт хүсье хангин ажиг амжилтыг хүсье амжилт хүсье. Энэ өрөө Дархан Эмпати сургуулийн мэдээллийн хөтөлбөр үүгээр өндөрлөж байна. Мөн Дархан хотын иргэн танд Дархан хот үүс хөөцсөний түүх 57 жилийн баярын мэндийг өргөн дэвшүүлж байна. Бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Дараагийн мэдээ хүртэл түр баяртай.